Зя хамтдаа Увс аймаг руу явцгаая да. Би ч одоо нөгөө Увсын хүргэн болж байгаа юм. Увс аймаг руу амьдралдаа явж үзээгүй, Хяргас нуур үзээгүй. Ялангуяа энэ жил Увсын 100 жил болж байгаа гэж юм. Тэгэл баруун аймагуд руу өнөөдрөөсөө төвчөрсөн байна гэн бүр. Бид нэр гэр бүлэрээ бөөндө тийшээ гарцгааж байна. Очоод ямар ч байсан гоё заагийнхаа талын хамаатны хүмүүстэй танилцъя. Увс аймгийг явж үзье да. Яг захиалга биелэл зүгчээд байсан. Jay-Z шиг би нэлээд баян. Одоо энэ бүр аасан заяа. Амар гой байгальтай юм байна нөгөө Арангач. Арангайх нэр үнэхээр азтай юм байна. Таад бол үнэхээр аа үсгэж шиг юм байна. Яа, та хоёр сэтгэлээр байна да. Арын сайхан ар хангаа нутгаар явж байна. Ямар сайхан нутагт бидний төрүүлээ вэ? Ямар Шууд дуулаад эхэлчихсэн. Баярлалаа мами. Аюултай монголчууд тэнцлээ. Бид одоо ар хангаан цэцэрлэгээс гараа явж байна гэж. Гоё нөө гоё. Тасархай байгальтай нутаг байна. Тэрхийн цагаан нууран дээр сэрлээ. Тасархай. За хажуудаа хоргын тоогоо байдаг, баахан агуунуудтай, тэгээд юм галтуулын чулуугаар хийсэн юм гой гой юмнууд өрөө тавьсан. Хөдөө явхад шүү дээ, Chris Brown-ы дуу, R&B дуу, хип-хоп дууч нэг ажилтгүй юм байна. Ерөөсөө л уртын дуу, мориур. Тим дуу сонсоод машин тавьж явахд бол нэг амар сонир мэдэрсэн юм нэг юм бахархал биш заяо. Чи ингээ хөдөөгөр яваад амар гой уртын дуу сонсоод хөмий сонсоо явна шүү дээ. Би нэг юм бахархал гэхээс илүүтэйгээр ингээд цээж хүндүрлсэн мэдрэмж. Бид нар нэг юм дутуу юм хийгээд байгаа ч юм шиг те. Бид нар юм арчаагүй байгаа ч юм шиг. Ерөөсөө л тийм мэдрэмж төрөөл ийм гоё юмыг үлдээсэн байхад бидний байж байгаа царайнч гэж нэг бодох шиг нэг тийм тийг санагдлаа. За бүгдээрээ увс руу гарцгаая да. За бид нэр шар нохойн там гэдэг газар ирсэн байна. Там. Тамийн хаалга. Oh my god. What? Энэ хөрснийхэн давхаргыг нь хараа. Тэр хараа бүр тэр хүртэл юм шарамгтай байгааз. Тэгээд юм бөмбөлгнөттэй байгааз. Энэ лава гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хэд газар байхад дийвэр ийм зузаан лава урссан юм баг та. За Хяргас нууран дээр ирсэн байна. 10 цагийн явж ирлээ. Увс руу явна гэж битээ 2 өдрийн ажил болж байгаа ш. Тэгээ энэ ч өнөөдөртөө хоноод тэгээд Улаангом руу орё гэж бодож байна. Ер нь ийшээ чи ингээд нэг юм говь залгад юм байна штэ. Ямар ч их тэмээтэй юм. Арангач ингээд битүү сарлагтай байжсаа наашаа гарангууд битүү тэмээ. Увс руу ороод ирэхээр чи ингээд хувилгаануудын нутаг гэдэг би бүр тэр жолооч хахаас бүр амар домог шиг юмнууд сонсоод хажуугаар нь хийх юм байхгүй мантахаас цаатан татсан байсан байхгүй 4 цаг 30 минутын YouTube дээр байсан. Бүгдийн дуустал нь үзээд Ста бодлогошроод амар л явж ирлээ. Одоо би чи хөдөөгөр ерөөс ингэж явж үзээгүй шүү дээ, тэ. Хог өстэй их байт юм байна. Ерөөсөө л тамхины аккурктэй хаасаагүй, тэгэл юм пластик савнууд хаасаагүй. Зүгээр нэг хальт зогсоход л харангуут л зам дээр зүгээр пластик авч байгаа байхгүй. Тэгээ зүгээр миний бодсон зүйл нь ингээд аймаг руу ч юм уу ингээд сумын төв рүү ордог тийм постууд байгаа шүү дээ. Тэр постууд дээр ингээд мөнгө хурааж авч явахдаа магадгүй за 500 төгрөг авсан бол нэг 100 төгрөгийн нэг юм хогны ууд өгөөд те. Тэгээд тэр ерөөсөө хогоо бити манай аймагт хаяарай. Энэ хогоо аваад гарах бүүтгэн дээр өгөөд гараарай ч юм уу те. Магадгүй буцааж өгөх юм бол юм мөнгө буцааж авдаг. Тодорхой 20%, 30% ч юм уу буцааж авдаг. Тэгээд магадгүй тэр аймаг дотор ингээ хогнод харагдах юм бол түгээд тороод үргээд ингээд яах юм бол өгөх юм бол илүү их мөнгө буцаага авдаг ч юм уу те. Тэгэд ядчил хүүхдүүд нь ч гэсэн ядаж ажилтаа хөдөө нутгаар явж байхдаа их орноо ингээд хайрлж хамгаалах хэрэгтэй юм байна. Одоо ингээд дээр үеэс ингээд их засаг хууль гээл те. Бид нар чинь тэгэж их юм байгальтайгаа хайр найргүй харьцдаг хүмүүс байгаагүй шүү дээ. Ерөөсөө усан дотор сүү холж болохгүй, усанд юу машин тэргээ угаах те. Юу ийшээ баад ших, юу хог хаях, юу тамхи татаж ингэхтэй тийм байсан юм чаа. Тэгээ яг тэр ийм онгон
зэлүүд байглаа тэр чигээр нь хадгалж үлдээх юм бол миний бодлоор гадаад хүмүүс тэр хуулийг сонсоод үнэхээр шоконд орох. Бид нэг амар респект хийх байх. Яг тэгэхээр хүн чинь хүнд хүндлүүлэхийн тулд хүнийг хүндэлжээж хүнд хүндлэгддэг шүү дээ. Хүн өөрийгөө хүндэлжээж бусдад хүндлэгддэг. Тэгэхээр Монгол улс маань өөрөө ингэ те за яг хоттоо одоо дүүрч хоттоо бүгд ядаж ингэ түг мөкийн ажилчид нь байдаг. Хог могоо түүгээ цэвэрлээд өөрсдөө ингэ хоттоо явж байгаа юм чи хогийн самаа нь байгаа юм чин те. Хөдөө бол ерөөсөө л бүр юм зүгээр бүр цааз ялтай юм шиг л байвал те. Зүгээр хог хаях юм бол уушлаараа 50,000. Хог хаях юм бол 100,000. Торгоно гээл ерөөсөө л гол машинаагоо бол тэт гээл ерөөсөө юм хөдөө орон нутаг ялангуяа байгалийн гоё үзэсгэлэнт газрууд дээр бол маш хатуу дөрмүүдтэй болох юм бол надад бол амар гоё санагч. Тэгэл тэр нэг гоё хээр талд ингээл айгүй гоё тэмэммэ бэлчээл тэгэл айгүй гоё Монгол гэртэй тэгэл амар гоё харагчингууд яг наан хог өвчих чинь. Тэгээд одоо Херос нууран дээр ирсэн байна. Ямар нуурын бүүмэд бид нар яг нар жаргаж явах дэрсэн сайн харцдаг маргааш бүгдээрээ сайхан танилцъя. За тэгээд бүгдээрээ увсын 100 жилийг үзнэ. Улсууд ч амар network сайтай айгууд сайн сүлжээтэй танилтай юм айхтар улсууд. Тэгээ одоо ингээд орой харахгүй болж байгаа тлийн зам бол ингээд улс руу ингээд битүү байгаа байхгүй 100 жил нь болох гээд. За тэгээ маргааш үлээ олццгаая. Дунд нь очиод зогсож байгаа цаг үсрэх үү? Тэгвэл гоё юм шүү. Ой энэ хажуудын онгоц уралдаад байна шүү те. Зүгээрээ манайх олон хүнтэй яваамаа. Зүгээр ингээл жоохон хөдлөж яхад ороод ирд юм уу те? Стэрхий хим чимээгүйс чи стресст гэдэг шүү. Дандаа нэг чимээний дунд амьдраад чимээгүйс ч уур урцнаа ч. Зүг хадж одоо хаашаа ингэ. Хэцүү хол үндээс. Пэ болив. Одоо ингээ машинаар явбал хэдэн километр цагийн гадар. За болив март. Хэцүү хадруу чинь хадна хэцүү биш явах зам нь хэцүү юм шиг. Бошоо аль бро нэг алтан цаг сэрчээд шүү. Хүслээ хэлгэсэн чи би 50 амтэр мөрөнчих. Амар драматай нөхөрт алтан цаг сэрэгцсэн чи. Yeah baby. Woo! Ja, meister. Ой, яа. Үгүй ээ. Дай. Байна. Хүмүүс ийш ингэж орж иж ирсэн юм байна те. За хүсэн хүлээсэн 1300 км явж ээж Улаангомдоо ирлээ. За маргааш увсын наадамтай. Ер нь бол монголоор яст аялчмаар юм байна. Бид нар сая ирээд шууд хонь гаргасан. Миний хүүд хэр байсан? Амар ээ нөө. Амар эсэг гэдэг. Анах аах удаа хонь гаргахыг харсан те. За чи нэг тайлбарлалтаа эхлээд энэ хоньоо яаж гаргасан юм бэ? Эхлээд яг энэ хэсгэрээ үсээд гараа хийж ягаад судсыг таслаад тэгсэн чинь мал нь тэг байхгүй болсон шүү. Тэгээд арьсыг аваад тэгээ сүултээ ингээд толгойг нь аваад үсээд тэгээ маргааш наадам болно ерөнхийлөгчөнд ирсэн байна. Увсынхан амар зохион байгуулалт юм байна. Ерөөсөө маргааш наадам болох үеэр ерөөсөө бүх үйлчлэгээний бизнесүүд бүгд ажиллана. Ус хүмүүс маань өөрсдөө ерөөсөө амрахгүй гадны хүмүүс 100 жилээ ингээд үйлчилж өнгөрүүлэх юм байна. Нэгтгэн. Наадмынхаа үйл ажиллагааг 2 сар прогондж байгаа гэж. 2 сар бэлтэж байгаа. За 3-т ерөнхийлөгчөөс эхлээд Монголын топ баячууд, уяачид те бизнесмэнүүд биш бүгдээрээ л цуглаж байна. Тэгэд энэ сүүлдээс би гоё мэдээлэл авлаа. Энэ чинь монголчууд манжин даралт 200 жил болсон гэж ярьдэн штэ те. Энэ ус нутгийнхан ч 200 жил болоогүй юм биш те. Тэр юусэн манжин даралт бол 100 жил байсан хүмүүс юм байна. Ус нутгийн хүмүүс бол одоо энд чинь асар олон төрлийн одоо тийм ястан, угсаатан хүмүүс байна. Одоо манай заяа маань болохоор 4-д талын хүн. Гэтэ 4-д гэдэг чинь 4 ойрд гээд бас тийм холбоо улс гэх юм уу байсан юм байна. 4 ойрдууд гээд. Тэгээ ойрд гэдэг үг чинь өөрөө баруун монголчууд гэсэн утгатай юм байна. Тэгээс би ингээл ChatGPT ухаалаа ингээл энэ баруун Монголын соёлтэй энтхийн нутаг ус одоо өнөөдөр ирэхэд 35 градус хүртэл халж байгаа байхгүй өдөр ирэхэд амар алуун бүр тисхийн аргагүй алуун. Тэгээ хөрсөн дээрээ баг ингэ 40-40-д гарч байгаа хаа. Өндөг шаргаар алуун баг. А тэгмээ үүлдэж хасдаг ч. Тэгээ хотоос нь 1300 км.
Миний анзаарсан юм бол ерөөсөө ус хүмүүс бол ерөөсөө боломжийг олж хараад бүлээрээ дайраад орчдөг. Шууд базаал юм болгодог тайпын хүмүүс юм шиг санагдчих. Тийм учраас одоо бүр Монгол улсын ерөнхийлөгч хүртэл өөрөө хурж ирээд энэ хүмүүсийн зөвхөн нэг аймгийг онцолж байгаа те 100 жил тэр нэрж явах хэвээр. Одоо бүгдээрээ гол наадмын нээлт рүү орцгоё. Ус нутгийн 100 жилийн наадам ямар болох нь? Даадыг маргааш уулзъя.